Альмас Movie Guide. За зүнж дуусах гээл вэ шүү. Амарч чамжааг байхад юу хичээл сургууль эхлэх нэ дээ. Алив наашаас амьдралаас сэдвлэн бүтээсэн хүн төрөлхтөнд учирч байсан хамгийн амар төвхтэй. Бидний амьдрал гарсан даруйда 9.5 авсан маш онцгой киног альмаа өнөөдөр ярихаар бэлтлээ. Өр зөрхөө өвдөж өнчин нулимс туслуулан байж үзэж дуусгасан шүү. За ингээд эхлэе. Одоогоос 30 жилийн өмнө зөвлөлт холбоот улсын хэсэг болох зөвлөлт социалист бүгд найрамдах Украин улсын Чернобыль болон Припят хотуудад атомын цахилгаан станцыг нэвтрүүлж цахилгаан гаргаж явдаг байж л тэ. Чернобыльд 13,000, харин Припятад 47,000 хүн амьдардаг байсан юмсан ч. Нийт 3 цөмийн реактортай байсан бөгөөд 4 дахь реакторыг барьж дуусаад инженерүүд үйл ажиллагаагийн туршин шалгадаг байж. Бүгд ажиллаа хийгээл амар амгалан сайхан амьдарч байтал тэр нэгэн 4 сарын 26-ны аимшигт өдөр шөнийн 1 цаг 23 минутанд шинээр баригдсан 4-р реактор түүхэнд бижигдэхэр аимшигтай дэлбэрэлт болоход хотын иргэд энэ зүгээр гал гарсан биз гэж бодоод тайван л байгаад байлаа. Харин станцад туршилт хийж байсан инженерүүд юунаас болж ийм том хэмжээний дэлбэрэлт болсныг ч мэдэхгүй. Ахлагч Дятлон зүгээр гал гарсан байл гэж бодоод цөмийн галыг унтраа гэсэн юм хэлсэн чинь. Үгүй энэ сая цөм дэлбэрчлээ штэ гэл нэг нь хэлтэл. Мань хүн өөдөөс нь чи юугаа мэдтий? Цөм дэлбэрнэ гэж байхгүй. Мэдхгүй зүгээр дугаа гэд өөрийнхөө үздэгдээ. Тэгээд гал санагчдыг яаралтай дуудаад тэр дундаас нэг гал санагч ихнэр нь энэ гал нэг л биш ээ. Өнгө нь өөр байна. Химийн гаралтай хор байвал яах юм бэ? Битгий яваа гэсэн чинь. Үгүй манайхан бүгд очиж байгаа. Гайгүйз гэж хэлээд жирэмсэн ихнэрээ үнсээд нөгөө аимшигт газар руу очдөг. Станцын хоёр ажилтан цацраг гэдэг үхийг хэмжиж үзтэл байж болох хэмжээнээс хамаагүй их бай. Эндээс гарах хэрэгтэй гэл салгалаад гүйжсэн чинь энэ тэндгүү станц ажилчид цусаар бүүлжил бүгднгийнхэн царай мараа амар болцсон. Нийл цус шархуулаад байдал нэг л эвгүй. Тэгсэн чинь нөгөө Ахмад Дятлаг байдлыг ажиж байснаа. Энэ реакторт ус л хэрэгтэй. Тэгвэл бүх юм зүгээр болно гэд бүгдэнд нь реакторыг усаар дүүрэг. Үгүй бол эндээс гарахгүй шүү гэл тушаад сүрдүүлдэг. Гал унтрах баг очиод тэд нэг залуу бэлитэй гараараа нэг бал харж болов барьсан чинь тэр дороо гар нь хөөж хавдаад цэврүүтэд бүр амар болчихдгийг. Юун реакторыг усаар дүүргэх. Хоёр ажилт нь очиод харсан чинь амьдралдаа хизээш харж байгаагүй зүйлээ харлаа. Тэнтхийн удирдлагууд хуралдаад бүгд нөхцөл байдал баг хэвэн. Зүгээр л гал гарсан гэж хэлцэж байтал нэг тэтгэврээ өгшин. Энэ явдал ямар ч аюулгүй юм бол мэдээллийг чамдлан нуцалж бүх утасны сүлжээгээ хааж холбоогоо таслах юм бол бид ирээдүйд баатрууд болж үлдэнэ. Гэл шаал утгагүй юм яриа тархин угаачдгийг. Тэгснэг инженер орж ирсний цөм дэлбэрсэн байна. Яаж ийм зүйл болдог байна гэсэн чинь ахлах нь юу яриад байгаа юм? Тим юм болох эсгүй. Би өөрөө өдөр харна гэл тэгсэн чинь мань аюулгүй гэдээс хүн бөөлжөд ухаалтаад өгдөг. Маргааш нь дэлбэрэлтээс 7 цагийн дараа Мискотын цөмийн энергийн институтын нэг ажилтан цонхоо нэг л агаар оруулах гэсэн чинь тэнтхийн төхөөрөмжөнд гинт асаад энэ одоо юу вэ гэл шууд цонхноос арчицсан аваад шинжилээд үзсэн. Цэцрэг идэвхт байц гэдгийг нь олж мэдээд шууд алив мэ йодын хамгаална гэд хамт ажилтдаг залуудаа өгчөөд ойрхон станц руу залгасан чинь Чернобыль утсаа авдаггүй. Аргагүй штэ. Бүх утасны сүлжээгээ дасалсан юм чинь. Эмнэлэг нь бүр байж үл хамгийн ачаалтайгаар ажиллаж хөгшин залуугүй нүүр нь амар болсон. Өвчтөе хүмүүс улам ихээр нэмэгдэж байлаа. Нэг юм чинь сүгэр арчвал илүү дээргүй юу гэж сүгэр арчиж байтал та чинь юу хийгээд байгаа юм бэ? Эхлээд ядаж над хортой хувцсыг тайлаач гэл хувцсыг тайлдаг. Нөгөө галсан нөхч залуугийн ихнэр нөхрөө хайж бөөн эрэл сурлуулад яг эмнэлэгдэл байгаа юм байна гэж зүтгэсээр байгаад эмнэлэг рүү ороод асуудал. Таны нөхрийг Москва руу шилжүүлсэн. Энд байхгүй гэдгийг эмнэлэгт ирсэн бүх хүмүүсийн хувцсыг шатаж устгахад л совилгчийн алга нь улаагаад эхэлж байлаа. Тэгэл тэнтхийн улсын их хурлуулаад энэ дэлбэрэлт бол тийм ч аюултай биш. Зүгээр л нэг рентген зураг авахулгатай л адилхан. Тиймээс энэ хэргийг цааш нь тараахгүйгээр эндэ шийдчих. Ерөнхий сайд Борис Элдэл манай физикчлийг асуув. Үгүй болохгүй. Энэ бол дэлхийд даяар хохирол учруулж болох маш том аюул. Та нар ойлгохгүй. Дэлбэрсэн станц ураныг ашиглаад цахилгаан гаргадаг. Ураны ганц атом нь гэрлийн хурдтай бууны сум шиг л бүхий л зүйлд үйлчилж чадна. Тэгвэл 1 грамм нь хэдэн тэрбум тийм сумтай гэсэн үг. Харин Чернобыльд одоогийн байдлаар 3 сая грамм уран амьсгалах агаар уух ус идэх хоолнд одоо шингэсэн байгаа. 100 жилийн дараа ч ярихгүй тийм их гай гамшиг тохиочход байна гэдгийг өдөрдөгч Горбачев сонсоод жаахан шоконд орж ирсэн. Борис та хоёр Чернобыль руу хамт яваад надад илдэг гэдгийг. Нөгөө хоёр маань онгоцоор Чернобыль руу нисэж утсан чинь Легасов нөгөө дэлбэрсэн станцын дээр графит өссөн байхыг хараад байдал бүрч 7 дор байгаа юм байна. Маш аюултай нөхцөл байдал үүсч. Бид энэний дээгүүр нисвэл 7 хоногийн дараа л өгөх нь гэдгийг нисгэж сонсоод айгаад өгөр тэгшэнэс. Нөгөө хаа байсан миск цацраг идэвхт байцыг илрүүлсэн хөөхөн коммунист намын дарга дээр очив. Би Чернобыль дэлбэрэлт болсныг мэдсэн. Та яг одоо оршин суугчдад йодын уулгаж нүүлгэх ажиллагааг нэн дараа эхлүүлэхгүй бол хэдэн мянган хүн асуурна шүү гэсэн чинь нөгөө дарга нь санаа зовлтгүй. Тэнд ямар ч асуудал үүсээгүй. Би мэдчихээн гэл зөрүүлхийг нь сонсоод. За гутлын үйлдвэрээс дарга олж гарсан хүнтэй юу ч ярих вэ гэд өвдөнд нь суудаг нарийн бичгт нь йодын өгөөд эндээс аль болох хурдан зөвхт
Энэ нэмийг дуустал нь уугаарай гэд яваад өгдөг. Нөгөө улсаас томилсон хоёр маань очих газраа буугаад тентхий станцын ажилчдаас станцын дээр яагаад графит үүсцэн бэ гэсэн чинь мань хэд юу ч мэдэхгүй. Тим юм болох эсгүй дээ. Ямар сони юм бэ гэдэл. Бас л нэг хэвнэг хариулдаг. Дэлхийд даяар өмнө нь гарч байгаагүй маш том осол гарч чад байхад чинь аргагүй дээ. Ийм юм болно гэж хэн мэдхэв дээ хөргий. Тэгээд өндөр цацар гэдэгт бодисыг хэмжих багж гадаадаас ирсэн гээд дэлбэрэлтийг хажуугаас нь хэмжилт хийлгэхээр болоод хариу нь 15,000 гэж гардаг. Энэ одоо юу гэсэн үг вэ гэж Легасоос асуусан чинь Хирошимад болсон дэлбэрэлтээс 2 дахин их хортой. Энэ тий устгаас нааш энэ хор арилахгүй гэдэл. Тэгвэл бидэнд хэр их ус хэрэгтэй вэ гэсэн чинь та нэг л ойлгохгүй байна да. 2000 Цельсийн халууныг 5,000 тонн илс бороор л дарж чадна. Маргааш нисдэг дэргээр илс доош асгах гэдэл. Ихэнд явж исэн нисдэг дэрэг нөгөө яг хортой утаан дээр ниссэн чинь холбоон тасраад онгоцсон шууд эвдрээд унждаг. Манай хоёрын царай баргаал яандаа гэсэн байртай 20 онгоц нисгчээд байж байтал Легасо бид энд байгаад байвал 5 жилийн дараа энд маш аюултай гэдэл. Томилогдож ирсэн сайд нь гүн бодол тавтан хов заяатайгаа хизээний эвлэрх шиг. Техникийн дутсан дуурай дэлбэрэлтийн тухай Швед Америк гээд аль хэдийн дэлхийд даяар мэдсэн гэдэг. Германд бүр хүүхдүүдээ гадаа тоглохгүй байгаа гэсэн чинь Чернобылийн хүүхдүүд юу ч мэдлгүй гадаа тоглож байхыг хараад үр зүрх имтэрх шиг. Нөхцөл байдал хэрд орцсныг ойлгосон орлогч маань нүүлгэн шилжүүлэх ажиллагааг яралтай эхлүүлэхээр болж бүх хүнд сонсогдохоор цагаан хоолоогоор анхаараарай. Станц дэлбэрэлт болсонтой холбоотойгоор манай хотод маш таагүй байдал үүсэж байна. Тиймээс иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр болсон тул та бүхэн бичиг баримт хоол хүнснээс өөр зүйл авч явж болохгүй. Эхний ээлжинд хүүхэд хөгшөд эмэгтэйчүүдийг автобусаар нүүлгэн гэж зарлан цэргүүдээр нүүлгүүлдэг. Зарим нь ганц цүнхтэйгээ, зарим нь гар хоосон юу ч хөө. Бүр нохоо мураач авч явж болохгүйгээд бүх хүнийг нүүлгэн шилжүүлнэ. Хотоо орхон явж байгаа энгийн хүмүүс юу болоод байгааг ч мэдгэсэхөө байсан. Иргэдийг нүүлгэн шилжүүлж дуусны дараа цөмийн шинжлэх ухаанч эмэгтэй мөн Легасов дарга хоёр маань цаашид гамшигтай хэрхэн тэмцэж улс орноо аврах ямар орлого хийхийг үзхийг хүсвэл Монгол дуу оруулахтайгаар зөвхөн Лүк ТV-гээс үзээрэй.